За энэ аним дээр манай хоёр ихэр аялж явж байсан чинь гэтэл балан авгаа хаанаас ч юм гарч ирсэн нэг нь хулгаалаад нөгөөдг нь өөр ертөнц рүү түүхлэхэд хайчдаг. Зарим нь бол хөөе BMX наач тоглоом штэ юу гэж анимашн байт ингээд хижээл нэ. Гэтэ яг би тэгэл үйл явдлын ярьчихъя гэж бодлоо. Сайхан товчлоод ш. За тэргээд яг тэгэд аялагч маань дүүгээ хайсаар лүвэх бомб дотод ирснээр манай энэ хөө өв бичлэгийн үйл явдал эхэлж байгаа. Өмнөх хэсгийг үзэх хүсвэл part 1 2 гээд миний channel дээр байгаа. За тэгээд эхлэе. Intro. Өглөө манай гурван амралтын дараа тэдний хүнтэй уулзахаар явж Жонгли гэдэг залуутай уулзнаа. Тэрээр Вонгшон оршуулгын газрын зөвлөх гишүүн. Аялагч болон Паймон Монста дотоод хийсэн үйлдэлүүдийн талаарх мэдээлэл хүртэл тархсан болтой. Учир нь Жонгли тэдний хэн болохыг айл хэдий мэддэг байв. Жонгли аялагч болон Паймоноос өөд болсон бурхны ёслол туслаад өгөөч гэж хүснэ. Хариуд нь мэдээж ёслолын дуусны дараа аялагчийн шарлыг нээн харж хэлмэгдүүлсэн нэрээ цагаатах явдал байв. Аялагч тэгээд саналыг нь зөвшөөрс ёслолын бэлтгэлд туслахаар шийдэж Жонглид шаардлагатай материалуудыг цуглуулж эхэлнэ. Тэдний анх хэрэгтэй материал бол хаш чулуу авах явдал байв. Жонглид бүгдийг нь худалдаж авахар шийдээл. Тэгэл Мороны үн цэнийг ойлгохгүй ярихтаа ер нь их цантай мэт яриад байх шиг. Гэтэ тэр эрдэнэ чулууны талаар их мэдээлэл бөгөөд хамгийн шилдэг хаш чулууг хэрхэн яаж сонгох талаар хоёуланд нь зааж өгчээ. Ингээд тэд хамгийн сайн нэг олох үйл явцыг эхлүүлдэг. Худалдагчид нь Rex Lapis бурхан миний дэлгүүрийн бүтээгдэхүүнийг хэдэн зууны өмнө хэрэглэсэн гэх домгийг ярьж эцэст нь хаш чулууг тэр үедэд хагас өндөр нөгөнд. Мэдээж Жонгли ямар ч мөнгө байдаггүй учраас аялагч чилдэг өгсөн мөнгөөр төлбөрөө төлдөг. Ёслол явагдах газарт очиод хаш чулууг байрлуулах үед Паймон хотын харуулууд манио шиг яга төөхгүй байна гэд дурдтал Жонгли та хоёрын талаар шижиг арилсан байж магадгүй гэж дурддаг. Жонгли мөн сарлиг алтан герт газар хадгалж байгааг дурдав. За дараа нь үзэгдэл солигдоход манай хэд маань торооны цэцэг авахар ирдгээ. Жонгли бас л хаш чулууг мэддэг байсан шигээл тэрээр торооны цэцгийн талаар гүнзгий мэддэгтэй юм байна. 3700 жилийн турш анх удаа бурханаас орсон явдал бөгөөд ёслолын бэлтгэл нь төгс байх ёстой гэж хэлжээ Жонгли. Гэтэ бас дахин хэлгээд бас тэрээр өөрөө мөнгөгүй байв. Дэлгүүрийн эзэн мөн л өөрийн дэлгүүр Rex Lapis-тэй хэрхэн холбогдсон тухай түүхтэй бөгөөд мөн манай хэдэд маань хөнгөлөлт үзүүлнэ. Их дэлгүүрүүд Rex Lapis-тэй холбоотой түүхтэй мэт юмаа ярьдаг. Бөгөөд энэ бурхан Льюигийн өдөр тутмын амьдрал тэдний түүний үзэх хүндэтгэлтэй хэр ойрхон байсныг харуулж байна. За дараагийн хэрэгтэй юм нь өнөртэй ус хийх байв. Тэхийн бол аялагч болон Pаймон Younger гэдэг эмэгтэйтэй танилцж өнөртэй усаа хийлгүүлдэг. Эмэгтэй аялагчид дурлах шинжтэй хандраалах шиг байна да. За тэгэл тэд бүтээгдэхүүнийг дуусгаад Жонгли төгөд Rex Lapis хөшөөг гүн хайртайгаар харж байна. Тэд өгшөн нөгөө өнөртэй усаа санал болгоход энэ хөгшин эмэгтэйч зөриөлсөн өнөртэй ус бөгөөд хөшөө үнэнд хариу үзүүлдэг. Жонгли нэг тайлбарлахдаа Rex Lapis өнгөрсөн үед хөгшин эмэгтэйн дүрд орж байсан байж магадгүй гэж дурддаг. Жонгли хүсэл дээр манай хоёр Мадам Пинк гэдэг эмэгтэйтэй уулзаж тэрнээс цэвэрлэгийн хонх гэх зүйлийг хайх болно. Гэтсэн чинь тэр цэвэрлэгийн хонхын дотор нь өөрхөн данхан дотор байгаа гинэ. Тэгэл данх руу яваад орчих. Нөгөө данхрын дотор ингээд бүхэл бүтэн ертөнц агуулгдчихав. Тэгэл нөгөө дотор нь орсон зүтгүүрээ устгаж байгаа дийч. Цэвэрлэгийн хонхоо ер нь бол гаргаж авдээ данхнаас нь. Цаас тэгэл энэ юм болохоор Adeptus гэж байгаа. Adeptus нь юу вэ гэхээр шидэт амьтад болон бурхтаас бүрдсэн бүлэг бөгөөд тэдний ихэнх нь лүгийг чөтгөр болон муу бурхнуудаас хамгаалах гэрээтэй учир Adepted тэргүүн нь өөр Rex Lapis. За ер нь л Rex Lapis-ийн туслахууд адилхан бурхан шиг хүчтэй хагас гэмүү. За нөгөө хоёр маань Жонгли руу буцаж очсон. Уулзсны дараа цаасан суу худалдаж авахар явдаг. За цаасан суугаад явахдаа тэд төлбөр төлөхөд гинт хаа жилдээ гарч ир төлбөрийг нь төлж өгөөд маш их мөнгө өгнө. Энэ одоо тэгэл дандаа даадаг агаа гэж байгаа шүү дээ. За тэгэл дараагийн үйл явдал 8 оны үйл ажиллагаа олоодаа явагддаг. Олоодаа юм болтож байгаа л. Дараа нь мэдээлэл авахар жилдээ дахин гарч ирдэг. Ер нь бол мэдээлэл аялагчаас авах гэсэн чинь нөгөөт нь хэлдэг бай. Яагаад гэсэн чинь сеньортой холбоотой гэд аялагч түнд юу ч өгөхөөс татгалздаг. Учир нь түүнд итгэхгүй бай. За тэгэл энэ яхаараа амьдрал дээр байд юм уу гэл. Хүний итгэлийг амархад ер нь хэцүү гэснэ. Ер нь бол манай айл жилдээ минь буцаад яваад байдаг ер нь жоохон ууртайгаар. За түүний дараа манай хэд өөр нэг зүйлийг авахын тулд эмийн санаар үргэлжлүүл явдаг. Тэднийг авах гэж байгаа зүйлийг мөнхийн хүч гэдэг.
Яагаад гэсэн чинь тэдний хангалттай зүйлс байгаа мөртлөө хангалттай үпс вэ? Энд өмнө хөвчлээ юм да. За тэг хайгаал байлаа. Тэгсэн тэд өгсөн хүүхэдтэй болцдог. Үгүй ээ. Тэр хүүхэд биш. Мэдгүй чичи гэдэг нэртэй. Зомби хүүхэд. Түүнийг Adeptus дахин Abnus юм байна лээ. Тэгсэн зомбинууд сэтгэх чадваргүй зөвхөн зааварчилгаагаар явах ёстой боловч чичи болохоор энэ бол хачин зүйл юу вэ гэхээр өөртөө эзэн бөгөө зааварчлаа өөртөө. За чичи тэндээ надад тус хөрвөл нөгөө мөнхийн хүчийг чи авч өгье гэсэн гэж гэрээ байгуул замын хилчлээдгээ. За тэгвэл чичи хэлэхдээ Гуан баллиста гэдэг газар Коко ямаг олох хэвээр. Дараа нь тэр тэднийх нөгөө хүчээ өгнө гэж тийм юм санд байгаа. За манай дүүнийг хахаар гардаг. Тэд баллистад хүрэхэд баллиста гэж энэ юм бол юм амар том ном сум л байна. За аялагч нөгөө сумыг шалгахад энэ ажиллахгүй байлаа. Бүлэг эдэнгүүдийг нь олж жонглын төхөөрөмжийг нь засаж чаддаг. Баллиста амьдтыг илрүүлэх чадвартай бөгөөд ажиллуулаад нөгөө ямааг олох гэтэл нөгөө Коко ямаа энд байсангүй. Чичи Коко яманы зүг хүсч байсан гэдгээ дурджээ. Гэнэт эмийн сангаас эзэн Баяжу гэдэг нэртэй этгээд гарч ирдэг. Бас тэр ярддаг богот. Тэр 3 сая моора өгвөл мөнхийн хүчийг чинь өгнө гэж шаардлаа. Тэгсэн чинь бас гинтл жилдээ гарч ирж тусалдаг. Тэр мэдээж бүх зүйлийг сонссон байсан. Жилдээ Баяждаг гэрээ байгуулж хүчийг нь авдаг. Дараа нь жилдээ гадаа гараад Фатугийн гишүүнтэйгээ өөрийнхөө ер нь доор ажилладаг гишүүнтэйгээ ярьцдаг бөгөөд тэр гишүүн нь манай аялагчийг тасралтгүй мөрдөөд тагнаад стак буюу ардаас нь хийж байгаа бүх юм хардаг байсан бөгөөд тэр мэдээлэл шууд шилдэд өгдөг байсан. Тийм учраас тэр хийсэн бүх зүйлийг нь шилдэ бас мэдчихв. За тэгэл оройн бэлтгэл хийсэн дуусав. Жонглын нөгөө аялагч болон Пайманыг ер нь бол уурж хоол идэгээд ер нь бол хамт Нингваны хатагтай домгийг сонсдог гэж байна. Тэгснээс нь яг тэр үед Льюигийн Жикшны элчин Ганью гэнэ гарч ирээд ямаа шиг өхөө ямаа өхөн гэсэн. За тэгэл тэр жинкшин корпорацийн нэрийн бичгийн дарга бөгөөд нөгөөрт Нингван хатагтай тэнгид барилах хаш шортонтой уулзахыг хүсэж байгааг хэлдэг. За ер нь л үгээр акт 2 буюу дуусч байгаа. За тэгээ ингийн Genshin Impact-ийн цувралын 3 дугаар дугаар акт 2 нь ингээд дуусч байлаа. За тэгээд орт амир завгүй ер нь бол ажилтай байлаа. За тийм болохоор бичлэг нэг ойролцоогоор 10 минут хийгээд байна л да. Одоогор л тэгэл 20 хийсэн чинь зав гардаг. За тэгэл дараагийн удаа би ер нь жоохон завсралгаа авъя гэж бодсон. Genshin Impact-аас. За юу гэсэн үг бол дараагийн удаа арай өөр тоглоомын үйл явдал ярьд юм гэж бодож байна. Ямар тоглоомыг бол гэж юу? Ер нь бол YouTube-ийн community дээр нэг poll үүсгэжээ тий. Тэгээд эндээс хамгийн санал авсан тоглоомын үйл явдлыг ер нь бол ярьчих гэж бодлоо. За тэгэл тэрийг ярьсан дараа Genshin Impact-ийн 3 дахь акт дараагийнх нь ер нь бол ярнаа үргэлжлүүл. За би энийг бол угаас дуусгатаа л дууссан за Genshin бүтэн 6 цаг 7 цаг юм байл үйл явдал. За тэгээд BMX нь байла. Таалагчсан бол сав дарахаа мартва. Бай.